тэгэхээр Трампын барьдаг одоо амлалт өгсөн мөрийн хөтөлбөр сонгуулийн кампанит ажлууд нь яг бодит байдал дээр эдийн засгийн бодлоготойгоо зөрчилдөг тохиолдол байдаг. Жишээлбэл Трамп бол инфляцийг дахин сэтрээхгүй бууруулна гэж ярьж байгаа. Гэтэл эдийн засгийн бодлогод нь өөрсдөө тэр чигтээ инфляцийг дахин сэтрэж болцсохгүй байгаа. Хөрөнгө оруулагчид зах зээл бол тэр чигтээ инфляцийг дахин сэтрэхээс бүхэлдээ бол айцтай байгаа. Чухал анализын гадаад зах зээлийн дугаар ихэд бэлэн боллоо. За хэдүүлээ өнөөдрийн дугаараар маш сонирхолтой сэдвийн талаар ярилцсан. Мөн маш сонирхолтой ач холбогдолтой тоон үзүүлэлтийг та бүхэнд бэлдсэн байгаа. Буюу өнөөдрийн сэдв бол хөрөнгөний зах зээл ба Трампын ялалт гэж байна. Тэгэхээр хэдүүлээ уламжлалцсаар өнгөрсөн 7 хоногийн голлох хувьцааны индексүүд замун сонгуулийн дараах үр дүн Трампын ялалттай холбоотойгоор хувьцааны зах зээл хэрхэн өндөр өсөлтүүдийг үзүүлж байгаа. Мөн Трамп гарсан тохиолдолд голдуу ямар салбарын хувьцаанууд илүү өсөлт үзүүлдэг, ямар салбар нь илүү унах уналтын тренд үзүүлдэг талаар ярилцсанаа. За мөн эдгээр үзүүлэлтүүдэд доотлын график дээр өмнөх үеийн буюу 45 дахь үеийн ерөнхийлөгчийн 4 жилийн засаглалын үед эдгээр салбарын хувьцаанууд хэрхэн хөдөлгөөнд орсон, мөн өнөөдрийн сонгуулийн үр дүнгийн дараа эдгээр салбар нь өөрөө хэр зэрэг хариу маркет хариу үйлдэл үзүүлснэг ярилцсанаа. За дараагийн слайд дээр бол яг хөрөнгөний зах зээлтэй холбоотой Дональд Трампын барьдгүй эдийн засгийн томоохон бодлогуудыг ярилцсан. За мөн эцэст нь хөрөнгө оруулагчийн дунд хамгийн ихээр айц сүргээд буй инфляц дахин сэтрэх үү гэдэг асуултанд хариулна. Тэгэхээр Трампын эдийн засгийн бодлогод нь өөрөө инфляцийг яг сэтрэх тохиолдолд ямар процессор, ямар арга хэлбэрээр хэрхэн сэтрэх хэрвээ инфляцийн орчин мөн иймэрхүү хөрөнгөний зах зээл өсөлттэй савлгаатай орчинд хөрөнгө оруулалт шийдвүлээ ямар стратегиэр хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэг дүгнэлтэнд нийтлээ дунд нь ярилцаад явна. За мэдээж дунд нь Төв банкны бодлогын хүү бууруулсан одоогийн зах зээлийн хүүний орчны талаар мөн адил ярилцсанаа. За хамгийн түрүүнд би баруун дэд слайд дээр Америкийн голлох дөрөв хувьцааны индексийг уламжлалсаар тавьсан байна. За баасан гарагийн ашиг харагч. За сүүлчийн 5 хоногийн гүйцэтгэлээр дээр байгаа хамгийн гол 3 индекс буюу Dow, S&P, технологийн Nasdaq индекс маань өөрөө дунджаар 7 хоногийн хугацааны 5 орчим хувийн супер гүйцэтгэлд өссөн харагдаж байна. За S&P 500 бол арилжааны цагаар баасан гарагт сонгуулийн үр дүнгийн дараа 6000 хүрсэн баг. Түүхэнд анх удаа зөвхөн 2024 онд өөрийн дээд хаашаа нийт 50 удаа шинжлэх тохиолдсон гайхалтай үзүүлэлттэй байна. За доор нь би сүүлийн үед байнга оруулаад байгаа Russell 2000 буюу Америкийн жижиг дунд компаниудын 2000 хувьцааны дунджийг илэрхийлдэг. За энэ Russell индекс бүр хамгийн өндөр импактыг авсан буюу зөвхөн 7 хоногийн гүйцэтгэлээр нийт индекс нь өөрөө 8.5% өсөлтөг үзүүлсэн бүр супер өсөлтөг үзүүлсэн харагдаж байна. За мөн долларын индекс бас өссөн харагдаж байна. За энийг дараа нэрээ. За ерөнхийдөө бол хэдлээ энэ сэдв рүү Дональд Трампын ялалт өрийн зах зээл рүү орохоос өмнө би Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн товч тоймыг хүргэж. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт нийт Америк өөрсдийн 47 дахь ерөнхийлөгчөө сонгосон байгаа. За уламжлалт ёсоор бол мэдээж 2 талаас 2 нэг дэвшигч хүчтэй өрсөлдсөн. За шинжээчид, муж улсын иргэд, хөрөнгө оруулагчид, за мөн олон улсын судлаач, улс төр судлаачид бүгдээ энэ удаагийн сонгуулийг юу гэж харж байсан бэ гэхээр Камала Харрис болон Трампын энэ өсөлтөөн түүхэндээ байхгүй маш ширэн өсөлтөөн болно гэж хүлээлттэй байсан. Гэтэл сонгуулийн үр дүнгийн дараа яг ингээд өнөөдөр харах үед бол Трамп бол үнэмлэхүүц ялтыг байгуулсан байна. За бид нар мэдж байгаа Америкийн муж улсад хүний тооноос хамаарат өөрсдийн төлөөлөгчийн сонгуулийн тоотой байдаг. Тэр нь хуваарлагддаг гэсэн үг. За шийдвэрлэдэг мужууд гэвэл мэдээж тодорхой болсон мужууд Texas бол улаанууд буюу Трамп хүчрэг, за Калифорнид бол үеийн үед цэнхрүүд хүчрэг байгаа. За энэ 538 төлөөлөгчийн сонгуулийн тоонс одоо дундаж буюу дунжаас нэг илүү олонхыг авсан буюу 270 буюу түүнээс дээш авсан эргэлж болдог жамтай байгаа. Гэтэл Дональд Трамп энэ тооныг 312-ыг нь одоогийн байдлаар авчихсан. Камала Харрис бол дөнгөж 226 буюу үнэмлэхүүц ялтыг Трамп авсан байгаа. За Америкийн 52 мужид бол ер нь үеийн үе түүхэндээ бол нэг шийдвэрлэгдсэн мужуудаас гадна яг ерөнхийлөгчийн сонгуулийг одоо сонгуулийн үр дүн ийш тийш аваачдаг, хэлбэлцдэг, мөн ширүүн өсөлтөө өрөмдөг 7 мууж байгаа. За бид нар мэдж байгаа хойш Невада байгаа, за хойд Каролин, Пенсильвания гэх мэт. Гэтэл сонгуулийн үр дүн дээр яг төлөвчийн тоог нь хараад үзсэн өсөлтдөг, хэлбэлцдэг энэ 7 мужид Дональд Трамп долууланд нь ялт авсан. За ерөнхийлөгчийн сонгуулиас гадна бид нар хэр бараг орхидуулаад байдаг тухайн сонгуулиар давхар одоо парламентын танхим буюу Сенатын нийт 2 танхимтай байгаа. Сенатын 100 суудлаас 3-ны 1 нь яг энэ сонгуульд дахиад сэлэгдэг байгаа. Гэтэл энэ үед Камала Харрисын цэнхрүүд 3 суудлаар алдчихсан. Улаанууд 3 суудл нэмж яваад 100 суудлын Сенатын 100 суудлын 53-ыг нь улаанууд эзэлсэн. 47. Буюу Сенат дээр бол улаанууд олох болсон байгаа. Буюу шийдвэр нь аль хэдийн гарсан. За
доод танхим буюу конгресс төлөөлөгчний танхим гэж монголоор нэрлэдэг. За энэ танхим мөн адил 435 судалтай. За яг одоогийн байдлаараа хэцүү хариунд гараагүй байгаа. Гэхдээ маш өндөр магадaltaйгаар улаанууд мөн л адил олон асуудлыг авчихсан байдалтай байгаа. Тэгэхээр үндсэндээ юу гэсэн үг гэхээр Америкийн нэгдсэн улсын засгийн газрын одоо их мэдлэг бол тэр чигтээ бүгд найрах там консервативчууд буюу Дональд Трампын улаанууд ялалтай байна буюу triple red гэж яриад байгаа. За мөн үүнээс гадна одоо улс төрийн их мэдлэг чухал нөлөөтэй Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн 9 шүүгч байдаг, дээд шүүгч байдаг. За 5-4 дээр цэнхэр улаанаас мөн адил алсдаг байгаа. За яг одоогийн байдлаар бол улаанууд буюу консервативчууд 5-аас 6 буюу 9 гишүүний олонх нь мөн адил улаанууд байгаа. Тэгэхээр triple red дээр нэмэх нь дээд шүүх нь өөрөө улаанууд. Тэр ерөөсөө их за дундын сонгуул буюу 2026 хүртэл ерөөсөө эх 2 жил, эх 4 жил бол тэр чигтээ Трампын шийдвэрээр улаануудын шийдвэрээр процесс нь хууль баталт нь бүгд маш хурдан одоо хоёр нам хоорондоо сөрөглөцөөд одоо арцалдаад байхгүй гэсэн. Тэр шиг Трампын талаар явах юм аа. За тэгэхээр эдгээр одоо хувьцаануудын супер өсөлт нь бол дан ганц Трамп яалтгээс өлтөө нийтлэг 3 хүч зүйл байх. Энэ өсөлтөнд нөлөөлж байгаа. За нэгдүгээрт бол яалчгүй сонгуулийн тодорхой бус байдал арьсантай холбоотой. Тэр хөрөнгө оруулагч маркет зах зээлд оролцогчид юу гэдэг вэ гэхээр хин ялгаас үл хамааран зах зээл дээр тодорхой бус байдал дургу буюу тодорхой байдлыг хүсдэг. Тэгэхээр Дональд Трампын бол үнэмлэхүйц ялтыг байгуулсан бол тодорхой бус байдал хэдийн арилжиж байгаа. За хоёрт бол мэдээж сонгуулийн биеийн өмнөх дугаарууд дээр ярьжсэн. Аль тусаад ерөөд бол сонгуул гардаг жагаад хөрөнгө зах зээл харьцангуй өсөлттэй байдаг. За энэ ямар ч вэ гэхээр шинэхэн гарсан шинэ засгийн газар шинэ баг бүрэлдэхүүн өөрөө эдийн засгийн томоохон бодлого мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд энэ өөрөө эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлж идэг. За Трампын хувьд татварыг бууруулах гэх мэт шүү дээ. Тэр эдийн өөрөө нийт мөнгөний нийлтийг нэмэгдүүлж идэг байгаа. Тэгэхээр мэдээж хувьцаанд бол эерэг зүйлт. За ийм хоёр хүчин зүйл. За гуравт бол сонгуулиас гадна. За би энэ дээр слайдыг бас харуулъя. Өнгөрсөн 7 хоногт бид нар мэдж байгаа дагуу Америкийн төв банк буюу холбооны нөөцийн сан ээлжид мөнгөний бодлогын хурлаа хийсэн байгаа. За тус хурлаанаар бол яг хүлээлт дагуу бодлогын хүүг 25 суур нэгжээр бууруулсан буюу за энэ дээр авч чинь бодлогын хүү буюу улаан граф дээр харуул яг 4.8 байсан дундаж бодлогын хүүг бууруулаад 4.6 болгоцсон. За үүний өмнө 9 сард 5.3 байсан бодлогын хүүг 50 суур нэгжээр бууруулаад 4.8 дээр бууруулсан байгаа. Энэ улаан граф дээр 2 удаа боосон байдлаар харагдаж байна. За нөгөө граф дээр бол инфляцийн түвшин тогтворцсон буурс үзүүлэлт харагдаж байна. За өмнөх лайв дээрсэн дагуу Америкийн урт хугацаа зах зээлийн хүү өсөж байгаа. За энийг хэлээ дараагийн слайд дээр. За тэгэхээр маркет бол ерөөхдөө бол иймэрхүү. За одоо яг хамгийн гоё сонирхолтой сэдв. Хамгийн гоё тоон үзүүлэлтийг хэдүүлээ орцгоо. Тэр ер нь бол Дональд Трамп гарах үед за ер нь нэг трендing өсдөг салбар, за ундаг салбар гэж байгаад байгаа. За би энийг дээдлийн 2 слайд дээр та бүхэнд харуулж байна. Тэгэхээр баруун талын слайд дээр бол үндсэндээ Трампын сонгуулийн үр дүн тодорхой болсны дараах S&P 500-гийн салбарын хувьцаануудын өсөлт бууралтыг нь харуулж байна. За энэнд бол ерөөхдөө 2016 оны төсөөл за одоогийн үр дүнд харгалзан үзээд хамгийн их Трампын ялтыг трендийг дагдаг салбар ундаг салбарыг би харуулсан байгаа даа баруун зүүн талд. За тэгэхээр хэдлээ салбарын өөрчлөлт энэ хоёрыг хэдлээ хослуулаад харуул үндсэндээ Дональд Трамп ялах үед 16 онд мөн адил хамгийн түрүүнд банк санхүүгийн салбарын хувьцаанууд өсч эхэлдэг. За энэ энгийн шалтгаан. Ерөөсөө Дональд Трамп болон тэдний улаан за бүгд найрдаг намчуудын гол барьдаг бодлого бол ерөөсөө хөрөнгө оруулалтын банк, арилжааны банкуд аливаа хориг хязгаарлалтуудыг бүгдийг нь хөнгөлж зарим зүйлийг нь тусалж Wall Street-ийг либералчлал явуулдаг багт. Тэр энэ өөрөө хөрөнгө оруулалтын банк, арилжааны банкуудын ашигтай ажиллагаанд бол мэдээж эерэг үзүүлэлттэй байдаг. За мөн үүнээс гадна хүн өсөж байгаатай холбоотойгоор банкны ашигтай ажиллагаа хүний зүрх нэмэгдэн хүлээлттэйгээр хамгийн их өссөн банк санхүүгийн салбарын хувьцаанууд 6.2% өсөлт үзүүлсэн харагдаж байна. За үүний дараа Трампын хамгийн их нөлөөнд хүрдэг бол яалч ихгүй уламжлал эрчим хүч байгаа. За үүний нөгөө тал ногоон эрчим хүч нь Трампын засгийн газар гарах үед ундаг байгаа. За тэгэхээр Трамп юу гэж үздэг вэ гэхээр ерөөхдөө бол за мэдээж дэлхийн дулаар л хүлэмжийн ялгарыг ойлгож байна. Гэхдээ хятад энтгэг улс энэ дээр огт хамтрахгүй байна. Америк иргэд татврын мөнгөөр бид их хэмжээний татаас энэ ногоон эрчим хүч их хэмжээний мөнгө хойд үр дүн муутай байна. Энийний үр дүнд Америкийн иргэд маш хүртээмжгүй өндөр зардалтай эрчим хүчийг ашигласаар гэлээ. Энэ инфляц ард иргэдийг төлөвлөж байна. Энэ байдлыг зогсоон хэрвээ бид нар ногоон эрчим хүч мөнгө хайж байгаа бол бусад улсыг хамт оруул гэд Парисын хэлцээр эдгээр зүйл огт тоодохгүй. Эсвэргээрээ нөгөө дүүрс газрын тосны уламжлалт одоо компаниудаа хориг хязгаарлалтуудын цуцлаад төслийн одоо төслийн илүү үргэлжлүүлээд дэмжиж ажилладаг баг. Тэр энэ нь өөрөө нийт хүртээмжтэй эрчим хүч, хямд хүчтэй эрчим хүчийг бий болгож инфляцийг бууруулна гэж үздэг байгаа. Тэгэхээр яг энэ дагуу бол уламжлалт эрчим хүч өсдөг. За энэ дээр харагдаж байна тийм. Эрчим хүчний салбар 3.5% өсөлттэй маань харагдаж байна. За энэ бол уламжлалт шүү. За нөгөө талаар ногоон эрчим хүч цэнхрүүдийн талах. Буй цахилгаан эрчим хүч нөгөө цаль нарны төрлийн байх. За би энэ дээр хултай дээр мэдээлэл технологийн
салбарын хувьцаа за Amazon, одоо Facebook, Meta бид нар Nvidia гэдэг бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр их одоо юу гэдэг залруулахтай гэж хэлж байна. Яагаад гэвэл за би энэ доотлын график дээр харсан л да 2016 онд бол Трамп 45 дахь хэрэглэгч болж байхдаа одоо тухайн өндөр технологийн IT компаниудтай жоохон дайсагнадаг байсан. Одоо Amazon, Facebook руу мэдээллийн авилга гэдгээл тэр намтайгаа нийлээд дайсагнаад 20 хязгаар татвар нэмэгтэр маргаад ирсэн. Энэ удаа бол энэ удаагийн сонгуул тухайн 16 оны сонгуул бол мэдээлэл технологийн нөхцөл байдал одоо ашиг ажиллагааны одоо ойлголт бол шал өөр байгаад байна. Яагаад гэвэл яг 2024 өнөөдрийн байдлаар бол мэдээлэл технологийн салбар бол өөрөө Америкийн нийт эдийн засгийн зайлшгүй нэг хэсэг нь болсон. Бид нар мэдж байгаа чип үйлдвэрлэгч, химэл, оюун ухаан, Nvidia, Google, Microsoft одоо cloud business гэдэг. Тэгэхээр Трамп бол энийг ойлгож байгаа юм л да. Үндсэндээ бол Америкийн засгийн газар өөрсдөө мэдээлэл технологийн компаниудтай арцалдах ямар ч шаардлагагүй. Яг бол энэ компани чинь нийт эдийн засгийн өсөлтөд маш том хувь нэмэр оруулж байгаа, хамгийн өндөр ашигын маржинтай, хүрээний засаг зээлд гадаас хамгийн их мөнгө өсөлт авч байгаа компаниуд. Тэгэхээр энэ өсөлтүүд бол нийт эдийн засгт нь өөрсдөө бол хэрэггүй. Үүнтэй адил яг нөгөө талд нь мэдээлэл технологи нөгөө бид нар мэдж байгаа Tesla-гийн Elon Musk, за Mark, Meta-гийн Mark Zuckerberg, за Jeff Bezos-гийн Amazon-ыг мэдж байгаа. Та бүхэн анзаарсан бол өсөлтөг байсан бол энэ удаагийн сонгуул дээр Elon Musk баг хамт гараа өргөд аль хэдийн сонгуулийн сурталчилгаантай ажил нэг баг болоод ажиллажсэн байгаа. Bezos ч гэсэн мөн адил 7 хоногийн өмнөөс дэмжиж гисэн. За Meta мөн адил Facebook дээрээ дамжуулаад Trump-ийн илүү талд нь орсон байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгчдэл бол өөрөөсөө бас нөгөө талдаа яг ижилхэн үндсэндээ бол за одоо Конгресс, Сенат, за ерхийлэл шин тавхим улаанууд тэр чигтээ ялтыг гартаа атгачихсан. Мөн ялах магадлал өндөртэй байсан з холбоотойгоор манай бизнес эдгээр улаан намтай өсөлтөх нь өөрсдөө бол ямар ч шиг. Тэр одоо муухагаар хэлбэл одоо лобби маягтайгаар аль хэдийн тэдний талд орж аваад хин эндээ одоо буулт хийж байгаа маягт. Тэгэхээр мэдээлэл технологийн салбарыг бол одоо үүнээс хойш бол би Трампын унттай салбарын трендээс баг хасчих болно гэж хэлж болно. За энэ бол энэ дэр харагдаж байна тийм үү? Мэдээлэл технологийн салбарын хувьцаа 2.5% өсөлт үзүүлсэн байна. 16 онд бол унт үзүүлсэн харагдаж байна график дээр харагдаж байна. За мэдээж үргэлжлүүлээд ороод дотоод үйлдвэрлэл за энэ дээр хүнд хөнгөн үйлдвэрлэл хэрэглээний салбар өссөн өсөлттэй байдаг салбарууд үйлдвэрлэж байна. Трамп ихээр мэдээж эдийн засгийн бодлого пропаганда дээр юу гэж хэлэхээр Америкийн томоохон үйлдвэрлэл за Boeing, Caterpillar гэсэн үйлдвэрлэлээ өөртөө хятад компаниудаас хамгаалах бодлого баримталдаг. За тэрийг бодлогоор дэмждэг, татаас олгодог, татварыг нь хөнгөлдөг одоогийн бодлого чинь шингэсэн байгаа. Үндсэндээ гадны хятад Япон бараг биш Америкийн бараг Америкчууд өөрсдөө хэрэгэл бидний үйлдвэрлэсэн Ford-ийн чипийг дэлхийд авч унах гэдэг өөрсдийн дотоод үйлдвэрлэлээ дэмжих бодлого хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр тэрний өрнөд мэдээж салбар нь өснө. За энэ дээр ч гэсэн хоёр дахь өсөлт үзүүлсэн байдлаа харагдаж байна. За мэдээж яг Трампын ялтаас гадна би түрүүнд дурдсан дагуу ерөнхийдөө сонгуул гарсан за эдийн засаг сонгуулийн дараа жилдээ итвчтэй холбоотойгоор ер нь хэрэглээ хүн хөнгөө үйлдвэрлэл бол эдийн засгийн өсөлтөд дагадаг одоо эдийн засгт мэдрэг өсөх үед нь өсдөг хувьцаанууд байдаг. Тэгэхээр ийм нөлөөлж гисэн мэдээж байгаа. За ундаг салбар дээр үргэлжлүүлээд явбал за Трампын барьдаг бодлого бол гадаад худалдааны дайн за 16 онд эхлүүлж. За энэ он ч гэсэн хятадын тарифыг 60%-аар нэмэгдэн, Европын холбоо, Япон 10%, 20%-аар нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэгэхээр тариф нэмэгдүүлж байгаа энэ үед Америкийн одоо импортоос хамааралтай компани бол ашиггүй юм. Буюу хятадаас түүхийд импортлдог компани Америк компанид бол энэ мэдээж гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж. Эсвэргээрээ одоо юу гэдэг худалдааны дай өрлүүлж байгаа бусад улс руу хятад илүү худалдан авахчтай Америкийн экспортлогч компани мэдээж сөргөөр нөлөөлдөг байгаа. Тэгэхээр экспорт импорт ийм их хамааралтай компани мөн эдгээрийн логистик тээврийн гүйцэтгэдэг Европын холбоо Америк хооронд зөөдөг тийм логистикийн компаниудын хувьд бол харьцангуй таагүй үзүүлэлттэй байдаг байгаа. Гэхдээ миний дийж ирнэ хэр зэрэг тухайн бодлого тариф хэрэгжих нөхцөл байдал тухайн явцаасаа хамаарат харилцан адил өөр өөр байна. За дээдлийн слайд дээр сүүлээс хэд уртахад за уналттай байгаа салбар дээр өргөн иргэлийн салбар гэсэн байна. Тэгэхээр угаасаа мэдж байгаа Трампын нам бол бүгд найрах намчууд ихэд бол Америк чинээл хүмүүст илүү ээлтэй байдаг. Яг гоо саяны пропаганда дээр бол дундаж давхрахтай илүү зорилттой бүсээ болоод ажилласан хэдий ч яг бод үн дээр бол яг сонгуулийн дараа бол дундаж давхрал төдийлө ач холбогдохгүй буюу тэдгээр иргэлдээ одоо өргөн иргэлээний талах Pampers гэсэн компаниуд үзэл нэг төдийлбэл ач холбогдох байна. Тэр нь бол ингээ маркетээ хариу үйлдэл байдлаар харагдчихна. За үйл хөдлөлийн хөрөнгө унсан байгаа. Үйл хөдлөх салбарын унсан хувьцааны 2.6% уналттай байгаа нь бол яг үннийг хэлээд Трамптай бол хамааралгүй. За энэ бол хүү өсөж байгаатай холбоотой өмнөх слайд дээрээсэн хүү өсөж байгаа нь өөрөө үйл хөдлөлийн хөрөнгөний салбарт сөрөг нөлөө үзүүлждэг. Буюу хүү өснө гэдэг маань моргижийн зээл, за офисын түрээсийн зардал холбогдох хүүний зарлууд нэмэгдүүлж байдаг. Тэр хүүний зардал үнэ өсөд ирэхээр худалдан авалт офисын түрээс байрны хаусын борлуулалт нь бууж идэх. Тэрний салбартаар мэдээж сөрөг нөлөөд. Тэгэхээр Трампаас гэхээс илүү зах зээл хүүний орчин энэ дэр олцсон нөлөөлж байгааг дурдхан зүйтэй.
За ингээд дээдлийн слайдаа дээдлээ батах үүднээс доотлын график хэлбэр. За энэ дээр сонирхолтой үр дүн ажиглагдана. За би 2 график тавьсан байна. За энэхийн тал дээр бол би 5 өнгийн хэвтэй график харагдаж байна. За 2010-аас 2020 он буюу Трамп 2016 оноос 21 он хүртэл одоо 45 хувирагчийн засгийн эрхийг барьсан байгаа. Тэр үеийн хувьцаа хэрхэн хөдөлсөн бэ гэдгийг түүхэн хашаар харуулж байна гэсэн үг. За улбар шорол за Америкийн бэндийг бас нөгөө даав юм гэсэн чинь. Зэлийн нэг ач холбогдолгүй Nasdaq бол үндсэндээ технологи компани илэрхийлэл энэ дэр ягаан онгийн харагдаж байна тийм үү. За KBW гэдэг нь юу гэхээр та бүхэн үгж болох те тус цагаан график нь ерөөсөө л Америкийн арилжааны банк хөрөнгө оруулалтын банкуудын дундаж хувьцааг нэгтгэсэн тийм дунджин илтгэж байгаа үзүүлэлтээ гэж харж болно. Банкны санхүү залбарыг илтгэх гэсэн үг. За цаарл өнгийн график нь үндсэндээ уламжлал эрчим хүчийг буюу Трамп ялахыг хүсдэг нөгөө салбарч байж байна те. За ногоон бол ойлгомжтой. Үүний эсрэг нь буюу сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүчний салбарын хувьцаанууд байгаа. Батарей, литий, за нарны турбин гэх мэтчлээ. За тэгэхээр 16 оны 11 сард Дональд Трамп ялт байгаа болсон. За тэрийн зах зээл дээр тодорхой болсон. За яг энэ үед нөгөө энэ хамааралтай, өсөлттэй уналттай яг дүр зэрэг харагдчих. Энэ дээрс ингээд хараад хамгийн түрүүнд уламжлалт эрчим хүч өссөн байна. За банкны салбарын хувьцаанууд өссөн байдалтай харагдаж байна. Гэхдээ та бүхэн анзаарч байгаа бол нийт 4 жилийн хугацаанд ингээ хамгийн сүүлд нь тун үзүүлэлтэд тусгасан байгаа тийм. За 2021 онд бол өндөр өсөлтөд үзүүлсэн байгаа. Энэ бол Трампын гэхээсээ илүү нөгөө ковидын хямрал, за ковидтэй холбоотой хүү бууруулсан мөнгөний нэлтийг нэвсэнтэй холбоотой хувьцаанд бол бүүм өсөлтөд үзүүлсэн ба. Тэр үеийн нөлөөг хасаад би яг энэ дөрвөлжин шугамн дотор яг ярих гэдэг хөдөлгөөнүүд юм тусгасан байгаа тийм. Тэгэхээр тухайн үед одоо Трамп ялах үед эдгээр салбарын хувьцаанд нь өсөө за ундаг хэдэн ундаг боловч нийт урт хугацаанд буюу та 3 жилийн дараа 4 жилийн дараа эргээд хараад үзэл сонирхолтой дүр зураг гарч байна. Буюу Трамп ялах үед эдгээр бүгд маань өөрөө дунджаар нэг 101 орчимтай. За бүгдийн 100-ийн индекс рүү оруулсан байгаа 101 орчим байсан бол 3 жилийн дараа одоо ерөнхийлөгчийн засгийн эрх хугацаанд дуусах үед эргээд хараад үзсэн. За тэр үед яасан бэ гэхээр нөгөө өсөөдсөн уламжлалт эрчим хүчний компани маань тухайн үед хагас жилийн хугацаанд өссөн хэдий ч эргээд 3 жилийн дараа 101 байсан дундч байна өөрөө 82 болцсон. Үстэй 18% уучсан. А гэтэл Трамп гарах үед нөгөө ундаг ногоон эрчим хүч нь өөрөө 125 буюу 3 жилийн хугацаанд 25% дундч өсөлтийг үзүүлсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн нэг дүгнэлт энэ гэж хэлж болно. Үндсэндээ бол одоо ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээ аль намын аль ерөнхийлөгч гарахаас хамаарат харилцан адилгүй бодлого баримтлагдаг эдгээр бодлого нь өсөлт туналт янз бүр буудаг. Тэгэхээр эдгээр хөдөлгөөнүүд нь хайцсангүй богино хугацааны мөчлөгийн шинжтэй хөдөлгөөнүүд байдаг. Тухайн бодлого намын үзэл баримтлалаас хамаарат. Гэтэл дунд урт хугацаанд нийт хугацаанд бол маркет өөрөө өөрийгөө тохируулах механизмаараа хамгийн ашигтай бизнес төсөл ерөөсөө өгсөн. Уусаа хөрөнгө оруулагч та яг одоо 5 жилээр хувьцаа авъя, нүүрсний компани авах уу эсвэл одоо батарей цахилгаан машины компани авах уу гэвэл мэдээж хөрөнгө оруулалт ухаалаг хүмүүс бид нар ногоон эрчим хүчний компаниг л авах. Ерөөсө тэрийг л инженеэр хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр маркет өөрөө өөрийгөө тохируулаад хамгийн ашигтай хин үр өгөөж өгнө, хамгийн үр ашиг өсөлтийг бий болгох гэсэн салбарын хувьцаанууд руу мөнгө бол усаж чих нь ойлгомжтой. За энд бол мэдээж хөрөнгө оруулалтын рационал шийдвэрч байна. За сэтгэл хөдлөл рационал бус богино хугацааны арилжааны хөдөлгөөн ч гэсэн орж иж байгаа нь харагдаж байна. За бусад графикт бол нэг дэлгэрэнгүй дүрдэ тэрэггүй за улаан Nasdaq индексийг хараад үзвэл энэ нэг одоо 16 оноос хойш 3 жилийн хугацаа за 2020 оны ихэд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн технологийн компаниуд буюу 217. За яг Трампыг буужих үед бүр Nasdaq маань 311 болчихсон буюу 3 дахин хувьц. Тэр яг санийхтай адилхан л да. Ерөөсө дэлхийд дахин технологийн шилжилт DX шилжилт хийж байна. Тэр яг энэ цаг үед бид нар CT хуулбарлахгүй Microsoft-ийн cloud бизнесийг л авна. Интернет худалдаа Amazon-ыг л авна. Тэр хамгийн өндөр ашигын маржинтай үргэлжлэлтэй салбар нь өөрөө технологи компани Nasdaq-ийн хувьцаанууд байгаад гамаа. Тэр энийг бол маркет өөр ингэж илэрхийлж байна. За эдгээр өнгөснийг орхиод яг одоогийн 47 дахь үеийн гэрчийн сонгуулийн томилгоо мөн сонгуулийн үр дүнгийн дараа яг эдгээртэй адилхан дүр зураг бий болчих. За нөгөө графикийн өнгүүд бол адилхан. За би энэ дээр сар сараад хэлсэн байна. Оны эхнээс өнгөрөх 7 хоногийн баасан гараг хүртэл сараар одоо тус хувьцаануудын индексийг нь би дундчлаад тавьсан байна. За өнгүүд бол яг адилхан. За Трампын ялалт энэ дөрвөлжин дотор харагдаж байна. Ер нь бол маркет бол яг сонгуулийн үр дүнгээс нэг 2-7 хоног өмнө 1 сарын өмнө ер нь Трампын ялалтыг илүү өөрийн хашиндаа шингээгээд эхэлчихсэн баг. Тэгэхээр энэ дээр бол Трампын ялалт харагдаж байна. За яг энэ цагаан зураасны наанаар нөгөө хашиндаа шингээж эхэлж байгаа хөдөлгөөн орж байгаа харагдаж байна л да. За Трамп ялалт хамгийн их өсөлт нь бол мэдээж банк санхүүгийн. За дээр дурдсан байгаа цагаан график харагдаж байна. Дунджаар 111 байсан бол 137 болчихсон. Богино хугацаанд өндөр өсөлт үзүүлсэн байна. За нөгөө тал нөгөө технологийн хувьцаанд бол 16 оноос ялгаатай цаг үе өөр учраас
технологи компаниудын ойлголт, тэр үеийн ашигын маржин, зам одоогийн Nvidia зэрэг шал өөр орчин учраас Трампгүй угаасаа өгсөн. Трамп ч өөрөө тэрийг гарцалтаад шаардлага. Тэр дараагийн өндөрлөлтийг үзүүлсэн байгаа 123 таар чинь. За Америк ихтлэгч нөгөө брендингийн томоохон үйлдвэрлэгч банкуд 115 таа. За нөгөө уламжлалт эрчим хүчин мөн л адил өснөл адил харагдаж байна. Гэхдээ тэгж ямар огцон бол биш. За нөгөө ногоон эрчим хүчний компаниуд маань харамсалтай 111-ээс 90 унж гисэн. Тэр яг Intel ижил төвзөрөг байгаа юм да. Тэгэхээр та бүхэн юу гэж болох вэ гэхээр саний дүгнэлт дагуу ер нь бол эдгээр ерөнхий сонгуул үед трендэд байгаа эдгээр дээшээ доош уналтанд барьцангуй богино хугацаанд мөрчлөгийн шинжтэй байд юм аа. Тэгэхээр та үүнээс хойш энэ 3 жилийн хугацааны зургийг яг одоо энэ слайдээр үргэлжлүүлээд та сунгаад тавиад үзье. За тэр тохиолдолд та ногоон эрчим хүч, уламжлалт эрчим хүч хоёрын 4 жилийн дараа аль нь өссөн байхыг хариулт илүүц гэж бодож байна. Тэгэхээр бидний хөрөнгө оруулалтын зүгээс бол сонгуулийн үр дүнгээс хамаарат та өөрийн хөрөнгө оруулалтын багц дээрээ таны хөрөнгө оруулалтын багц дээр зайлшгүй салбарын хувьцаанууд дээр төрөлцсөн байх хэрэгтэй. Тэр энийг үнийг анхааруулж байна. За мөн хувьцаанд хөрөнгө оруулж байгаа бол суурь шинжилгээтэй тухайн үнэлгээний өндөр амун мэргэжлийн хүнтэй зөв техникээр буюу өөрийн хөрөнгө оруулалтын багцаа эдгээр салбарт нь одоо мөрчлөгтөн хугацаанд нийлүүлээд төрөлжүүлээд явчих гэж байгаа. За мэдээж богино хугацааны арилжааг бол та нийт хөрөнгө оруулалтынхаа 100% гэж үзвэл за энэ Трампын хөдөлгөөнтэй холбоотойгоор нэг нийт хөрөнгөнийхөө 10-аас 20%-ийг нь нэг богино хугацааны авч зарах арилжааны шинжилгээ хөдөлгөөн гэж болно. Гэхдээ нийт мөнгөөр энийг хийх нь өөрөө маш өндөр эрсдэлтэй. Арилжаа бол хөрөнгө оруулалт биш. Манай компани зүгээс байнгын санал болгодог. Жинхэнэ хөрөнгө оруулалт бол яг зөв стратегиэр зөв техниктэй мэргэжлийн үнэтэй суурь шинжилгээтэй орсон урт хугацааны хөрөнгө оруулалт нь танд яг үнцийг өгдөг гэдгийг эдгээр графикууд илтгэж байна. Nasdaq-ийн одоо энэ удаан график харуулж байна гэж хэлж болно. За тэгэхээр үндсэндээ нэг Трамп болоо хөргийн зах зээл бодвол нэг иймэрхүү хариу үйлдэл за түүхэн гүйцэтгэл байдаг байх нэ. За одоо дараагийн хэсэг рүү оръё. За дараагийн слайдыг шилжүүлээ. За би дараагийн слайд дээр ялчгүй Трампын эдийн засгийн бодлого за энэ инфляцийг ямар процессыг сэтрэх вэ? Сэтрэх боломжтой юу? За мөн одоогийн зах зээлийн хүү за долларын индекс мэн хамгийн ихэнд ясан яагаад төсөөд байгаа юм гэдгийг товч ярилцъя. За мэдээж олон эдийн засаг мөрийн хөтөлбөртэй бодлогуудыг тусгасан байгаа. За хамгийн том инфляцийг сэтрэх мөн эдийн засаг хөргийн зэсэл импакттай би Трампын 3 бодлогыг энэ дээр тавьсан байна. За нэгдүгээрт бол яалчгүй татварыг бууруулах. Буюу тус намын бодлого гэсэн юм ба. Трамп 16 онд гарах үедээ Америк компаниудын татвар 35% байсан. Жилийн одоо ашигаас авч байгаа 35 гэсэн үг. Энийг 21% болгож ирсэн. За энэ удаа яг хөөхээр байгууллагууд дээр 21%-ийг хэмнэн надгалаад илүү сугна гэж байгаа. За мөн тусгай салбарын зарим тусгай ач холбогдолтой компаниудын татварыг 21-ээс нь 15% болоод 9 буулган гэдэг бол амлчихсан ба тэр хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр Америкийн татварын одоо компаниудын такс систем айгүй энгийн тогтолцоотой. Тийм шатлсан систем хувь шиг байдаггүй. Ерөөсөө нэг их $80 орлого олно уу, $100 сая орлого олно үл хамааран 35% төлдөг байсан Трампын үед 21 болсон одоо 21 болсон. За зарим компани 15 болов гэж байгаа. За тэгэхээр компаниудаас гадна нөгөө талдаа Америкийн баячуулаас авдаг одоо татварын чөлөөлдөг татварын нүгийн нэмэгдүүлэн за татварын хувийг нь бууруулна. За мөн баячуулалтгүй дундаж давхруудын татвар татаасыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Татварыг нь бууруулна, татаасыг нь нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэгэхээр татвар буураад ирэхээр өөрөө нийт эдийн засаг хөргийн зах зээл бол маш чухал нөлөөтэй байдаг. Тэр компани татвар төлөх байсан тэр өндөр хэмжээний дүн өрхүүдийн татвар төлөх байсан тэр хэмжээний усад очих байсан мөн өөрөө хайж өгөхээр эргээд эдийн засгийн эрэлт хэрлийг бойж үлж идэг. Компаниуд хөрөнгө оруулалтаа санхүүжүүлнэ, хувьцаа хөрөнгө оруулалтын өргөч гэсэн ялгаагүй. Хувьцаа бондын хөрөнгө оруулалтын хөргийн зах зээл рүү мөнгө урсаж орчин эдийн засаг идэвхжиж эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ өөрөө инфляцийг яачгүй сэтрээдэг байгаа. За тариф нэмэх асуудал гэж байгаа. Хятадын одоо байгаа тарифыг 60% нэмэгдүүлнэ. За бусад улсыг 10-аас 20% нэмэгдүүлнэ гэж байгаа. За энэ нь өөрөө хилээр орж ирэх импортын барааны үнийг нэмэгдүүлдэг, энэ дотоодын үнийг нэмэгдүүлдэг байна. Эргээд инфляцийг үүддэг. За мөн логистикийн шугамын одоо нийгмийн шугамын асуудал, гадаад талтай нэдэн асуудал бол өөрөө тээврийн өртөг, барааны өртгүүд нэмэгдээд ирж. Энэний эцсийн үр дагаврыг нь Америк хэрэглэгчнэр өөрөө халааснаас төлдөг байгаа. Тэгэхээр энэ бол маш аюултай. Тийм одоо эрс шийдэмгээ гаргахад бол хэцүү шийдвэр. За 3 дахь нь за мэдээж цагаачийг бол тань одоо Мексикээр хан тав. Америк ковидын үед үндсэндээ бол Америкт ажиллах хүчин бол Америкчуудаас олдог. Та дурын кафе одоо зарим нэг газар руу ороод үзвэл ямар нэгэн Аз гаралтай эсвэл Аз хүн, Аз оюутан эсвэл Hispanic Америк улаан харьцаа эдрийг ажиллаж идэг. Ковид үед Америк ерөөсөө үүстэй ажиллаагүй. Тэр хэмжээний ажлын байрны эрэлтийг ерөөсөө цагаачлал гэсэн ба Байдны өмнөх тоон дээр анзаараагүй бол 6 сая гэж би хэлжсэн. Одоо энэ цагаачдыг бүгдийг нь гаргана гэж байгаа. Америкийн дэг ширмэг гэж. Гэтэл цагаачд гараа авчвал энэ хөдөлмөрийн орондоо хэн нөх юм бэ гэдэг асуудал гарч байна.
За аль зах хүчин олдохгүй бол компаниуд цалингаа нэмж эхэлнэ. За цалин нэмэдэнгүүт хөлбөрмийн өсөд хагаад нөгөө эцсийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэлнэ. За энэ өөрөө мэдээж инфляцийн нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байгаадаа. За тэгэхээр яг нэг ийм ойлголт байгаа юм да. Трамп бол сая одоо сонгуулийн ялтыг байгуулахдаа дундаж давхруу тэр одоо синхрууд Харрисын Байдны нам Америкчуудыг өндөр инфляциар хэмжээний төлөвлөсөн. Би энэ инфляцийг бууруулна, ахиж татагдуулахгүй байх тэр маш их хэмжээний анхаарал тавина гэж амар их амлалт тавьсан байгаа. Гэтэл өөрөөх нь ярьж байгаа зүйл намын одоо мөрийн хөтөлбөрүүд нь өөрөөх нь эдийн засгийн бодлого хоёр нь жоохон авцалдахгүй тохиолдол байдаг байна. Өөрөөх нь барьж байгаа хамгийн том гурван бодлого нь өөрөө тэр чигтээ инфляцийг тэр чигтээс тэр чинь энийг бол ерөөсөө энгийн математик, энгийн эдийн засгийн онол өөрөө нотолцдог байгаа. Тэгэхээр миний зүгээс болон бусад шинжээчдийн хүлээлт нь ямар байна вэ гэхээр Трамп өөрөө ч гэсэн энийг сайн ойлгож байгаа. Тийм учраас дахиж инфляц сэтрихийг бол Трамп яасан ч хүсэхгүй. Энэ их үнэлэхөөс ялалт за энэ их итгэл хүлээлгсэн байдлаар бол нэмэгдүүлэх хүсэхгүй байгаа да. Ийм учраас тариф нэмэхтэр магадгүй юу гэдэг заавал хятадыг 60% нэмэгдүүлэх ихний хэлжид 20% нэмэгдүүлээд анхаарах төвшөнд. За мөн татвар бууруулахыг ч гэсэн мэрэгжлийн одоо сангийн амны бусад зөвлөлтөөр хамтарч байгаа тодорхой төвшөнд ярьснаасаа илүү бага хуваар бууруулах буюу нөгөө инфляцийг өсөхгүй байх дээр хайцангуй анхаарах болов уу гэж хүлээж байна л да. За хөрмийн зах зээл юуг найдаж ийнэ гэвэл энэ инфляц хэрвээ дахиад өсчих юм бол за одоо энэ дээр цаан график чинь 2020-ны 6 сард 9 өөрчилсөн. Бодлогын хүү төрөөд өссөөр 5.1 дээр өөрчилсөн. Бүр бүх төрлийн Америкт хүүнүүд өссөн байгаа. Тэр энэ бүгдээрээ хувьцаанд сөрөг гүйцэтгэлтэй байдаг. Тэгэхээр арай гэж тогтворжиж ирсэн инфляц төр цагаан график маань энэ инфляцийг дагаад өсөх юм бол бодлогын хүү дахиад эргээд өсөж эхэлнэ. Арай гэж сүүлийн 2 сар бууруулжсэн хүү маань дагаад өсөж байна. Үүнийг дагаад урт хугацаа зах зээлийн хүү бондын өгөөжүүд зах зээлийн хүүнүүд дагаа өсчих байгаа. Тэгэхээр энэ өөрөө хувьцаанд хөрмийн зах зээлд маш сөрөг нөлөөтэй. Тэгэхээр хөрмийн зах зээл одоо хөрөнгө оруулагчдаар энэ инфляц дахин сэтрэх зүйлийг дээд зэрэгээс боломжилж байгаа хүсэхгүй байгаа. Тэгэхээр харьцангуй Трампын бодлогууд нь энэ инфляцийг юугүй сэтрэхгүй болов уу гэсэн нэг тийм эрг хүлээлттэй байгаад байна. За өнөөдрийн хоёр дахь дүгнэлт. За ерөнхийдөө бол за сонгуулийн үр дүн гарлаа Трампын иймэрхүү хувьцаа хөрөнгөний зах зээл өсдөг бол хэрвээ Трампын бодлого эдгээр бодлогууд нь хит түрэмгий одоо нүгээр ярддаг шиг хэрэгжиж эхлээд инфляц бодлогын хүү өссөн тохиолдолд таны хөрөнгө оруулалтын багц энэ эслийг хаахад бэлэн үү гэдгийг таас зайлшгүй одоо өчсөн хамгаалах хээж их шаардлага үүсэж байгаа. За жишээлбэл инфляц магадгүй үедээ 2025 оны эцээр дахиад өсөд хүү өссөн тохиолдолд та магадгүй өөрийн одоо хөрөнгө оруулалтын багцны asset classification одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр нь ангилах хэмжлэн портфолиогоо төрөлжүүлж болно. Жишээлбэл инфляц өсөж байгаа өсөх хүлээлттэй байгаа тохиолдолд та инфляцтай уялдсан бондууд эсвэл илүү урт хугацааны бонд гэхээс илүү богино хугацааны бонд нь үнийн савлага бага байдаг. Хүү өсөж байгаа. Тэгэхээр богино хугацааны бонд дээр байршуулж өөрийнхөө одоо хүрэх чадвар кэш болох боломжийг нэмэгдүүлэх гэх мэтчлэн иймэрхүү портфолиогоо төрөлжүүлэх нь яалчгүй зөв байдаг байгаа даа. Ячвал дээшээ доошоо одоогоор маш их савлгаатай байгаа даа. Тэр энд нь таарсан та asset classification-ыг бүрдүүлэх шаардлагатай болж байна. За өнөөдрийн лайв маань нэг иймэрхүү ярих слайдууд бол дуусж байна. За хэдүүлээ дараагийн лайвууд дээр мэдээж сонгуультай холбоотой жоохон дурдсан. За технологи компаниудын талаар ярилцж амжиж байгаа. Тэгэхээр дараагийн лайв дээр энэ талаар ярилцсанаа. За ингээд өнөөдрийн лайв өндөрлөе.